Анализ том хөтөлбөр үргэлжлэн үзэж та бүхэндээ хүрч байна. Тэгэхээр бидний хөндөж байгаа дараагийн асуудал бол өнгөрсөн 7 өдрийн тухайд хэм бол нэлээд хууль зүйн салбарынхны хүрээнд хил хамтаа яригдаж байсан албан тушаалын цолыг хүчингүй болгосон явдлыг бол онцлож байна. Учир юу гэхээр шинжлэлийн засгийн газрын үед бол тухайн үед хууль зүйн сайдаар ажиллаж байсан Тэмүүжингийн хувьд цагдаагийн албан хаагчдыг албан тушаалыг дагаж цол олгодог ийм журмыг баталсан. Үүнтэй бол маш олон хүмүүс иргэд төдийгүй төрийн албаны өмнөхтүүч гэсэн эсрэг байр суурьтай байсан. Тэгвэл өнөөдөр энэ цолыг эргүүлэн татах юм хүчингүй болох асуудал хамдагдсан. Энэ тухай мэдээлэл болцгоо. Тэгэхээр шинжлэлийн засгийн газрын хууль зүйн сайд Тэмүүжин бол цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхлэхдээ зэрэгцэн Монгол улс шиг 50 амгалан оронд бол албан тушаалын цол байх ёстой гэдэг үндсэн дээр цагдаагийн алба хаагчид албан тушаал дагаж цол авдаг болсон. За энэ албан тушаал дагаж цол авдаг болсноор бол өнөөдөр цагдаагийн байгууллагад залуу нас хүч хөдөлмөрөөр зориулсан олон зуун цагдаа нарын хөдөлмөр зүтгэлийг үнгүүдүүлсэн. За 1990 оны дөнгөж сургууль төгссөн хүмүүсийг бол ингээд даргын судалт задардаг өндөр цолтой ажилуулдаг ийм тогтолцоо бүртгэлээ гэдгийг бол тухайн үед бол цагдаагийн албан хаагчид өөрсдөө шүүмжилж байсан. Тэгвэл хууль зүйн X Тэмүүжингийн гаргасан шийдвэрийг бол хууль зүйн сайд одоогийн сайд зорилгож авах хүчингүй болгосон. За ингэснээр 1035 албан хаагч бол буураад байсан цолоо эргүүлээ. Дээшлүүлээд байсан цолоо буцаагаад бууруулж хуулийн дагуу цолоо ажилласан жилээрээ цолоо авсан. Ажилласан жилээрээ цолоо авсан гэсэн мэдээллийг бол өнгөрсөн 7 хоногт цагдаагийн ерхий газраас мэдээлсэн байгаа. Эхлээд албаны үний яриаг хүргэе. Хурандаа цолтой хүний хувьд бол цагдаагийн офицер бүрдгүүнд 21 жил тасралтгүй ажилласан байх ёстой. Нэгдүгürt ажилласан жилийн шалгуур 21 жил. За энэ 21 жил ажиллаж хугацаанд 6 жилийн цагдаагийн дэд хурандаа цол зүүх хэмжээний албан тушаалд ажилласан байхыг шаардаж байгаа. За 3 дахь шалгуур нь тухайн цагдаагийн хурандаа цол хэрэглэх албан тушаалд нь өөрөө томилогдсон байх ёстой гэсэн. Ийм шалгууртай байна гэсэн. Цолонд хүрнэ л гэсэн. Яг энэ жишгээр дэд хурандаа хушууч, ахмад, агласлагч, дэслэгч гэсэн ийм цолнууд дээр бүгдэнд нь ийм тодорхой шалгууруудыг тавьж өгсөн. Тэгэхээр яг энэ албан тушаалын цолонд буураад байсан энэ шийдвэртэй холбогдуулаад 402 албан хаагчид өөрийн хуучин байсан албан тушаалын цолон дээр бол утсан байгаа. За ингээд харахад бол цагдаагийн цол бол ингээд албан тушаал дагдаг байсан журам хүчингүй болж цагдаа нар өмнөх дагдаг байсан хуулийн дагуу цолоо авах болж байгаа юм. Тэгвэл энэ мэдээлэлтэй холбогдуулаад өнгөрсөн 7 хоногт хууль зүйн сайд Тэмүүжин бол хууль зүйн сайд зорилгож авбал хууль бус шийдвэр гаргаж байна гэсэн мэдээллийг бол өгсөн байгаа. За яагаад тэгэхээр өнөөдөр энэ цагдаагийн цол албан тушаал дагдаг болсныг цагдаагийн албаны тухай хуулинд бол ингээд тодорхой зүйл залтаар зааж өгсөн. Энэ хуулиа өөрсдөө хүчингүй болгож иж энэ цолыг хүчингүй болгох ёстой. Гэтэл хууль зүйн сайд өөрөө дур мэдээ журам гаргаснаар албан тушаалын цолыг хүчингүй болгочихдог зүйл байхгүй. Эндээс харахад хууль биелүүлэх үүрэгтэй хууль зүйн салбар өөрсдөө ингээд хууль зөрчиж асуудлыг ингээд тавиад өгнө гэдгийг бол хүргэсэн байгаа. Тэгээ энэ мэдээлэл дээр бас хууль зүйн сайд зорилгож авбал бид хуулийн дагуу бүх асуудлыг хийсэн. За хамгийн гол нь өнөөдөр яг энэ цолтой холбоотой олон зуун цагдаа нар хууль шүүхийн байгууллага асуудал гарахаар бүгдээрээ сануулга тавьдаг, шаардлага хүргүүлдэг, мэдээлэл хийдгүү зөвхөн ингээ өөрсдийнхөө хүрээ нам дардаг. Тийм шаардлагатай алба учраас энэ өнгөрсөн хугацаанд бол чимээгүй явж ирсэн. Харин энэ цолыг ингээд өөрчилж, журмыг нь өөрчилснөөр бол өнөөдөр олон зуун цагдаа нар ажилдаа итвэх санаачлагтай болсон гэсэн мэдээллийг бол хууль зүйн сайд зорилгож ав бас өгсөн байна. Ер нь цагдаа цэргийнхний хувьд гэх юм бол цол гэдэг бол тухайн хүмүүсийн нэр төрийн хэрэгүүд өөрөөр хэлэх юм бол яг л түрүүн хэлсэн чинь итгэл үнэмшлэр энэ байгууллагад ороод ажиллаж байгаа хүмүүс цагдаагийн дээд цолон төрхийн төлөө маш итгэл чармаалттай ажиллаж идэг. Гэтэл цолыг нь зөвхөн албан тушаалаар нь хязгаарлаж байгаагаас болоод бол маш их тийм ажлын идэх санаачлаг буурсан гэсэн мэдээлэлүүд бол өгчсэн. Тэгээд саяны энэ өөрчилсөн албан тушаалын цолыг хүчингүй болгосон явдал нэргээд цагдаа нарын идэх зүтгэлийг нэмсэн юм шийдвэр боллоо гэж үзэх хүмүүс бас олон байгаа. Тэгвэл яг энэ асуудалтай холбоотойгоор өөрөөр хэлэх юм бол шинжлэлийн засгийн газар, шийдлийн засгийн газар хоёр үйл ажиллагаагаа ингээд нэгнийхэн эхлүүлсэн юм нөгөөх нь болиулдаг ийм асуудал ерөнхийдөө эхэлчихүү гэсэн хардлага их гараад ирсэн. Өөрөөр хэлэх юм бол шинжлэлийн засгийн газар буюу Норвегийн алтан хувийг улсын их хурлын гишүүн засгийн газрыг тодорхойлж байх үед тодорхой гаргасан шийдвэрүүдийг өнөөгийн шийдлийн засгийн газар бол бүгдийг эргүүлэн цуцалж өөр байранд оруулж байна, буцаагаад байранд тавьж байна гэсэн иймэрхүү мэдээлэлүүд гараад байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын ардчлалын 25 жилийн түүхэнд бол Монгол ардын нам, ардчсан нам гэсэн хоёр том нам бол энэ одооч тэр өнөөдөрч тэр хамгийн том тоглогчд болж ирсэн. Энэ хоёр нам өнөөдөр Монголын улс төрийг ээлж дараалан хүрээ эрхийг гартаа барьж байсан. Гэтэл
өнгөрсөн хугацаанд одоо сонгуулиас сонгуулийн хооронд бодлоготой алс ирээдүгөө ботсон хэтийн бодлого гэдэг зүйл бол Монгол улсад байгаагүй гэдгийг улс төр судлаачид шүүмжилсэн. За тодруулж хэлэх юм бол Монгол улсын бодлого одоо нэг нам сонгуульд ялт байгуулад шинэ мөрийн хөтөлбөр гаргаад шинжил гээд ажиллаа хийтэл дараагийн нам дараагийн засгийн газар нь гарч ирээд за энэ хүмүүсийн хийж байсан ажил бол хууль зөрчиж байсан юм а. Тийм учраас бид шинэ шийдлийг хийнэ гэдэг ч юм уу те. Яг энэ асуудлаар ингээд төрийн ажлын залгам чанар уялдаа холбоо гэдэг зүйл бол алдагдчихлаа гэдгийг бол энэ өдрүүдэд шүүмжилж байна. За тодруулж хэлэх юм бол зөвхөн шинжлэлийн засгийн газар, шийдлийн засгийн газар хоёроор жишээ татхад шинжлэлийн засгийн газрын эхлүүлж байсан ажлууд өнөөдөр шийдлийн засгийн газрын үед бол одоо буцаад байрандаа очиж байна. За дөнгөж сая хэлсэн хууль зүйн салбар, хууль шүүхийн шинжилэл, цагдаагийн цол, за дээрэс нь эрүүл мэндийн салбарт одоо те эмнэлгүүд, дүүргэн эмнэлгүүдийг эрүүжүүлэх байр болгосон асуудал одоо буцаад хуучин байрандаа очиж байгаа. За төрийн албаа агчдын эмнэлгийг басан одоо цагдаагийн хууль шүүхийн зориулалтаар ашиглах байсан бол өнөөдөр эмнэлгийн зориулалтаар нь ашиглах болсон ч юм уу. Ер нь нэр бүхий 5-6 шийдвэрүүд ингээд шинжлэлийн засгийн газрын үеийн шийдвэрүүд шийдлийн засгийн газрын үед ингээд туслагдж байна. Тэгээ эндээс харахад төрийн уялдаа холбоо, залгам чанар, төрийн доктортой байдал гэдэг зүйл бол байхгүй байна гэдгийг бол шүүмжилж байна. За яг энэ асуудалтай холбогдуулаад өнөөдөр Монголын ард түмний төлөөлөл иргэд бас ямар байр суурь өгсөг иргэдийн яриаг хүргэе. Ер нь бол манад одоо арч гарснаас хойш төрийн хараа хайрцны бодлого гэдэг юм алдагдчихад байгаа миний бодлоор байна. Бусад хөгжингүй орнуудын жишээг харахад болох юм бол эдийн засгийн бөгөөд нөхцөлгүй хөгжлийнхаа бодлогыг бодвол 30, 40, 50, 100 жилээр тодорхойлж байна. Манайх бол ерөөсөө сонгуулийн хооронд явагдаад. Тэгэхээр энэ явагдаад байгаа одоогийн засаг төрийн бодлого бөгөөд эдийн засгийн бодлого би бороод явж байгаа ч гэдэг. Энэ бол ганцхан энэ удаа биш. Байнга л тэгжсэн сонгуулийн өмнө болохоор одоо бид нар л ингүүл юм. Игвэл тэгнэ. Одоо ингэчи, одоо нийлчи, одоо эвслийн засаг болчи. Тэгэл эцэст нь одоо ямар байдалд чи бид нар байж байгаа вэ? Ийм болохоор одоо урнадаас хэлэх үү? Алга зөвхөн харахад үлдчих. Өөр нэртэй засгийн газар гараад ирдэг. Урдлынхын шинжилгээ илүү одоогийнх нь ямар юм шийдлэг дараа нь хөлдөөн жаргатаа засгийн газар, хүзүүн даймалцагтаа засгийн газар гарах юм уу? Хэн мэдгүй хүн дээшилсэн юм алга. Хүний оюун ухаан ялангуяа маш их доор хэмжээнд орж байна шүү дээ. Амьдралынхаа түвшин дагаад нэгээ шумжлээд тэр чинь хүмүүсийнх нь нэр солигдсоноос биш солигдсон олигтой байхгүй шүү дээ. Тийм үү байсан улсууд нь байж байна. Доржийн оронд бас нэг дордол гарч ирж байгаа юм чи. Эдгээр бол олигтой хийж чадахгүй би бол итгэхгүй байна. За Монгол улс ардчлалын 25 жилийн түүхэнд 15 засгийн газар 18 ерөнхий сайдын гарыг дамжижээ гэсэн судалгаа байгаа юм. Тэгээ эндээс харахад яг энэ хугацаанд өнөөдөр төрийн залгам чанартай доктортой засгийн газар байсан уу гэвэл бас алдаатай гэсэн мэдээллийг бол улс төр судлаачид өгч байна. За зөвхөн тодруулж хэлэх юм бол өнөөдөр нэг засгийн газар гараад ажлаа эхлүүлдэг, дараагийн засгийн газар буулгадаг, нөгөө ажлыг нь эсэргүүцдэг, хууль одоо шийдвэрийг нь буруу гэж үздэг. Яг энэ байдлаас болоод өнөөдөр Монгол улс хөгжлийн замдаа орж чадахгүй байна. Эцэст нь бол Монголын ард түмний эрх ашиг одоо иргэд хохирч байна гэсэн мэдээллийг бол өнгөрсөн 7 хоног иргэдийн зүгээс ч тэр судлаачдын зүгээс ч тэр өглөө. Тэр яг энэ асуудалтай холбоотой мэдээлэл өнгөрсөн 7 хоног хүрсэн. Өөрөөр хэлэх юм бол шинжлэлийн засгийн газрын үйл ажиллагаа явуулж байсан хөдөлмөрийн одоо яамны хувьд бол доголдолтой үйл ажиллагаа явуулж байсан. Улмаар одоо тэр доголдолтой үйл ажиллагааг засах үүднээс өнөөгийн хөдөлмөрийн яамныг тэргүүлж байгаа Чин зэрэг сайдын хувьд бол 21 аймаг бодлоод Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа яамны харьяа аж ахуйн үйлчилгээ одоо сургалтын газруудын захирлуудыг халд сэлгэсэн явдал нь одоо хууль бусаа гэсэн асуудал бол өнгөрсөн 7 нэлээд их хөрөнлөө. Өөрөөр хэлэх юм бол нэг сайд гарч ирээд нэжгээд хүнийг халдаг явдлыг ер нь хідээж зогсоох юм бэ гэдэг асуудлыг тавьсан. Тэгвэл яг энэ асуудалд бол хөдөлмөрийн сайд өөрөө бас тодорхой мэдээллүүдийг хийсэн. Энэ хүн мэдээлэл. Тэгэхээр шийдлийн засгийн газрын хууль бус шийдвэрээс болж шийдлийн засгийн газрын ажилтнууд одоо чөтгөр тушаа болж байна. Төрийн ажил явахад гацж байна гэсэн мэдээллийг бол өнгөрсөн 7 хоногт хөдөлмөрийн сайд Чин зэрэг өгсөн байгаа. За тодруулж хэлэх юм бол хөдөлмөрийн яамны харьяа одоо хөдөлмөрийн 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дарга нар болон мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн одоо дарга нарыг бол ажлаас нь чөлөөсөн байгаа юм а. Энэ хүмүүсийг одоо намчрахал ч юм уу аль эсвэл одоо ажлаас нь чөлөөлөх гэж намынхаа хүмүүсийг томилох нэрээр чөлөөлөөгүй. За би бол зөвхөн шинжлэлийн засгийн газрын хууль бус шийдвэрийг бол одоо хүчингүй болгосон гэсэн мэдээлэлээ бол салбарын сайд нь өгсөн. За тодруулж хэлэх юм бол шинжлэлийн засгийн газрын үед бол тодорхой журмыг нь төрийн албаны тухай хуулийг зөрчиж, хууль журмыг нь өөрсдөө хууль бусаар өөрчилж яваад эдгээр одоо хөдөлмөрийн хэлтсийн дарга нар болон мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дарга нарт одоо шинжлэлийн засгийн газрын тэргүүн алтан үеийг болон тухайн үеийн хөдөлмөрийн сайд санж мотивнаар намынхаа хүмүүсийг болон өөрсдийн танил талаа томилсон мэрэгжлийн бус хүмүүсийг томилсон гэсэн мэдээллийг бол хөдөлмөрийн сайд өгсөн байгаа. Ингээд хөдөлмөрийн сайд Чин зэрэг яриаг хүргэе. Би эдгээр хуулиас томилгоонууд хүчингүй болохдоо өмнөх одоо улсуудтай адилхан хууль зөрчиж төр орлонгүй үүсгэжийг бол томилоогүй.
За төр орлон гүйцэтгэгчийг бол эргүүлээд томилж байгаа. Томилохдоо төрийн албаны хууль тэр төр орлон гүйцэтгэгчид томилдог журмын дагуу хөдөлмөрийн хилцээний дотор нь ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч мэрэгжилтнэр хилцээний даргаыг сонгон шалралтын үр дүнд томилогдох хүртэлх хугацаанд хилцээний даргын үүргийг төр орлон гүйцэтгэж бай гэсэн юм тушаал гаргаж байгаа. Хоёр дахь асуудал мэрэгжил сургалт үүдэрийн төвүүдийн захирал нарыг чөлөөлөөд оронд нь гаднаас бас хүн томилоогүй. За тэгэхээр эндээс харахаар бас нэг мэдээллийг өгсөн нь өмнөх засгийн газрын хөдөлмөрийн яамд бол ямар асуудал үүссэн гэхээр төрийн нарийн бичгийн даргын судал дээр бол 2 хүн шүүгдэлцэж байгаад шинэ одоо шийдлийн засгийн газрын хөдөлмөрийн яамтай бол зоолгосон. Тэгээ эндээс харахад өнөөдөр хөдөлмөрийн яамд ч тэр за нийслэлийн 9 дүүрэг 21 аймгийн хөдөлмөрийн хэлтсийн дарга нар эрх зүйн чадамжгүй хүмүүс өнөөдөр төрийн албанд 2 жил даргын сэтэр зүүж ажиллаж явсан гэсэн мэдээллийг бол бас өгсөн байгаа. Тэгэхээр төрийн нарийн бичгийн дарга нартай холбоотой яг ямар асуудал үүссэн талаар эргээд Чинзүрэг сайд яриг хүргэе. Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргаыг тухайн үедээ шинжлэлийн засгийн газар ганц цэг гэдэг хүнээр төр орлон гүйцэтгэж томилсон байдаг. Харамсалтай нь тухайн засгийн газар төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгалт зарлцгаад тэр шалгалтанд нь тэнцсэн ганц цэг гэдэг хүнийг жинхэнэ томилоогүй. Дахиад ган тулга гэдэг одоо залууг төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр төр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Тийм учраас тэр төр орлон гүйцэтгэгчээр томилсон ган тулгын томилгоог ганц цэг нь би төрийн нарийн сонгон шалгалтанд тэнцсэн учраас хөдөөн шүүрэхгүй байна гэж шүүхтээд энэ асуудал нь шүүхтээр явсаар байж байгаа сая шинэ засгийн газартай зоолгосон. Тэгэхээр өнгөрөгч одоо шинжлэлийн засгийн газар бол энэ төр орлон гүйцэтгэгч гэдэг албан тушаал дээр хүн томилохын тулд бол одоо төрийн албаны тухай хуулийг зөрчиж өөрсдийн намын хүмүүсээ гаднаас томилсон энэ асуудал бол өнөөдөр ингээд 2 жил гаруй хугацаа өнгөрөхөд төрийн албанд гацаа үүсгэж за төрийн ажлыг одоо ямар ч эрх зүйн чадамжгүй хүмүүс хийж байсан гэсэн мэдээллийг бол ингээд өгж байгаа юм. За эндээс харахад дээр одоо сул зарлагдсан орон тоон дээр энэ 4-р сард багтааж одоо сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулна. Харин одоо хөдөлмөрийн сайд Чинзүргийг одоо хууль зөрчиж албан тушаалаа ашиглаж бид нарыг хассан гэдэг байгаа. Дээр ажилласаа чөлөөлөгдсөн хүмүүс бол өөрсдөө одоо хуулийн дагуу сонгон шалгаруулалтанд оролцож нээлттэй байгаа гэсэн мэдээллийг өгсөн байгаа. Тэгэхээр энэхүү мэдээлэлс ингээд аваад үзэх юм бол өнөөдөр яг шинжлэлийн ч шийдлийн ч аль нэгэн засгийн газар энэ байх нь одоо ямар нэртэй байх нь чухал биш гагцгүй төрийн үйл ажиллагааг доктортой явуулах нь чухал. Өөрөөр хэлэх юм бол төрийн үйл ажиллагааг доктортой явуулахын тулд тодорхой хэмжээний одоо юу гэдгийг хуульд нийцсэн шийдвэрүүдийг гаргадаг байх нь эргээгээд ямарваа нэгэн сөрөг үр дагавруудыг аргаслаас дагуулахгүй байх боломжтой маа гэсэн мэдээлэл өгж байгаа. Тэр энэхүү мэдээллийг бол бид үргэлжлүүлэн дараагийн хэсгээр хөрөх болно. Тэгээд анализ том хөтөлбөр маань хэсэг хугацааны дараа студиуд үргэлжлэнэ. Дахлаас сэргийх амин дэмийн цуврал. Нимбэг Си. Бүгдийг багтаасан багц Мобисон 9900. Бүрзээ. Монголын минь эдийн засаг урзай. Монголдо худалдаахан хийцгээе. Найрсаг Улаанбаатар их дэлгүү. Ямарлыг давах талах том хар. Талах чихэр компани. Samsung Galaxy-гийн шин загварын утаснуудыг зөвхөн Unitel-ээс. Сэж хорсох зөвөр амьдралд саадуулах ёсгүй. Сэж хорсох зөвөрөө намдаацгаая. Ганцхан шахмал ходоодны хүчлийг хоногийн турш дарамгүй. Налбааза жижиг шахмал сэж хорсох том асуудлыг шийдэхэд тусална. Хавар болж хүн хайлаа. Minute Maid усан зам онцгой үн. Ац жаргалын амтыг дотны найзтайгаа. Гинэд өгдөөд хэцүү байна уу? Наалгаж энэ тамд ярахад тусна. Толгой өвдөг, шүд өвдөг, сарын тэмдэг өвдөлтөд ирэх үе мөч булчин өвдгөд наалгаж энэ өвдөлтийг түргэн намдаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сүүлийн үеийн судалгаагаар гэрлээгүй эмэгтэйчүүдийн 41%, гэрэлсэн эмэгтэйчүүдийн 70% нь янз бүрийн шалтгааны улмаас эмэгтэйчүүдийн өрөвсөлт өвчнөөр өвчлөдөг болохыг тогтоосон байна. Яаралтай онцлуулж эмчлүүлэхгүй бол эдгээр өрөвслийн улмаас эмэгтэйчүүдийн өргүйдэл үүсэх, өр тогтохгүй зулбах, цаашлбал өр хөврөлт халдвар дамжих, дутуу төрөх, ургийн гажиг үүсэх гэх зэрэг олон ноцтой асуудлыг үүсгэдэг. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэхэд бол бүсгүй танд ямар нэгэн эмгэг зовөр илэрвэл заавал эмэгтэйчүүдийн эмчэд хандаж яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай бөгөөд та бүхэнд Мария эмэгтэйчүүдийн төрөлцсөн эмнэлгийг зориорой. Манай эмнэлэг нь эмэгтэйчүүдийн бүх төрлийн өрөвсөлт өвчнийг олон улсын жишгт нийцсэн сүүлийн үеийн арга технологиор мэрэгжлийн өндөр түвшинд түргэн шуурхай оншилж эмчилж байна. Мария эмэгтэйчүүдийн төрөлцсөн эмнэлэг нь 10 дугаар хороололд 3 дугаар эмнэлгийн замын эсрэг талд байрлаж байна. Харилцах утас 89 63 33 89 67 44 44. Диабетазолыг хэрэглэж биеийн жингээ хянацгаая. Диабетазол чихрийн шижинтэй тэмцэх эмчилгээний хоол. Дархлаа дэмжих Red G цай. Ханаад эдгэж ходоодны өрөвсөл ангаан. Улаан гамын хамттай Red G цай. Босоорой. А хоёр дуулах сайхан мэдээтэй билээ. А хоёр бол эгэлгүй хүмүүс билээ. Бит хоёр уу? Тийм ээ. Та хоёр шин сонголт тавилгын дэлгүүрээс 500 сая төгрөгийн шагналын сантай урамшуулалт суулаатайг нөлөөлсөн байна. Тэгэхээр та хоёр нь сонссон уу? Хин бит хоёр уу? Тийм ээ. Та хоёр суперацлан цоо шин байр. Иж бүрэн тавилга давхар боломж олгосон суулаатайг нөлөөлсөн байна. Босоорой. Шин сонголт хийхэд чинь тустай. Шин сонголт брэнд тавилгын дэлгүүр бүх төрлийн гэр ахуйн тавилгуудтай, дал хүртэлх хувийн хямдралтай, бэлэгтэй 500 сая төгрөгийн шагналын сантай суулаа тайнд оролцож азаа үзэх боломжийг олгож байна. 500 мянган төгрөг тутамд нэг суулаа олох бөгөөд та суулаагаараа 2 удаа азаа үзэх боломжтой. 2 шин суулаа тутмын нэг нь бодит хонжигтой. Шин сонголт хийж шин байр хожоорой. Монголын өдөр тутмын чөлөөт хэвлэл өдрийн сонин өглөөгөр тамтай хамт өдрийн сонин. Би Пиковитиг сайн мэднэ. 10 төрлийн амин дэм омега 3 агуулсан өдөрт цааш хавхыг хөгтөл миний хүүхдийн эрүүл мэнд өсөлт оюуны хөгжлийг дэмждэг. Пиковит амин дэм ба эргэс байцуд таны хүүхдийг амжилтанд хүргэнэ. Хүн нөхөр бол тун удахгүй ашиглалтанд орлоо. Хурд групп. Та ирчүүчийн ханаас авах вэ? Эмэгтэйчүүдэд зориулсан Довид, ирчүүдэд зориулсан Довид, ирчүүд ба эмэгтэйчүүдэд зориулсан Эмдин ирчүүдийн үйлдэл танд боцноос чинь илүү боломжтой. Та өөрийн амны орон сууцаа цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбож амьдрах орчин нөхцөлөө сайжруулмаар байна уу? Тэгвэл Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хот байгуулалтын салбарын төслийн хүрээнд Капитал банк, Орхон, Өвөрхөн гай, Баян хонгор, Говьалтай аймагуудын төвд цэвэр бохир усны шугамд холбох, орон байрны гадна болон дотор засвар хийх, дулааны хэмнэл бүхий орон сууц шинээр барихад зориулан 10 жилийн хугацаатай жилийн 9% хүүтэйгээр 15 сая хүртэлх төгрөгийн бичил зээлийг олгож байна. Өрхийн хөгжлийг дэмжигч үндэсний банк, Капитал банк. Дархлаа дэмжих Red G цай. Ханаад эдгэж ходоодны өрөвсөл ангаан. Улаан гамын хамттай Red G цай. Маастер хүн 500 сэлгээ тавиад дуучин гэж нэрнээ. Ийм тавгилтыг Өнгөрсөн амьдралаа мартмаар. Ожироо нэмлэг нь Европ болон Америкт хэрэглэгддэг арзаг нурууны наривчилсан эмчилгээний тоног төхөөрөмж болон Герман улсын PIDD брендийн супер оксид лазерын тоног төхөөрөмж RF-ийн озон болон дулаан зүүнний эмчилгээг эмчилгээнд нэвтрүүлж эхлээд байгаа билээ. Түүнчлэн өвдөлт өгөхгүй зөв эмчилгээ хийх шинэ үеийн технологич нэвтрүүлээд байгаа төдийгүй энэ нь компьютерийн наривчилсан онцлогоогоор өвчтэй хэсэгт шууд хүрч мэс хүргэлгүйгээр цус гаргахгүйгээр 20-с 30 минутанд өвдөлт үүсэх хэсгийг арилган үр дүнтэйгээр үйлчлэгээ эмчилгээгээ үзүүлсээр байгаа билээ. Ожироо нэмлэг нь уйны өрөвсөлт өвчин болон хүзүү нурууны суулт, нурууны дискний цүлхилд, мэдрэл дарагдах түнхний үеийн үхжил,
уймууч бадарах зэрэг өвчнийг эмчилсээр байгаамаа. Энэхүү эмчилгээ нь мэс хүргэхгүйгээр өвдөлтгүй, нөхөн төлжөхдөө хурдан болоод төлбөр бага, сэтгэл ханамжийн баталгаатайгээд олон таатай давуу талуудыг харуулсаар байгаа билээ. Ингээд очроо нэмлэгийн хаяг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Home Plaza 1-ийн баруун талд буюу Сэлэнг зочд буудлын замын хойно байрлаж байна. Автозам Экспо 2015 болон улсын үцэглэн баг хурал 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн шилдэг брэндээ шинжлэх ухааны дэвшилтэд технологи, автозамын салбарын хөгжлийн түүчээ Автозам Экспо 2015 оны 4-р сарын 16-17-ны өдрүүдэд дүнжин гаруй худалдааны төвд болно. Диабетазолыг хэрэглэж биеийн жингээр хянацгаая. Диабетазол чигрийн шижинтэй тэмцэх эмчилгээний хоол. Номын электроникст хаврын итгэмээргүй урамшуулал эхэллээ. Худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч 99 төгрөгөөс 49999 төгрөгөөр эдгээр бараануудаа сонгож худалдан аваарай. Зөвхөн Номын электрониксоос. Tommy Hilfiger брэнд өвлийн бүх загваруудаа 70 хүртэл хувиар хямдрууллаа. Монголд худалдаагаа хийцгээе. Найрсаг Улаанбаатар их дэлгүүр. Котекс сэтгэл амар санаа зовох зүйлгүй үед гоо үсгэлэн үргэлж гэрэлтдэг. 10% хямдралтай худалдаа супермаркетуудаар. Зөөлөн чанараараа дэлхийд тэргүүлж дээд зэрэглэлийн цаасан бүтээгдэхүүн Linux Монголд тариасан дэлхийд номер 1 ургамлаар хийсэн гэр бүлийн эрүүл мэндийн болцоод цэцгийн зай. Гэр бүлийн эрүүл мэндийн төлөө Topius компани. Шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүр бүх төрлийн гэр ахуйн тавилгуудтай 70% хямдралтай бэлэгтэй 500 сая төгрөгийн шагналын сантай суулаа танд оролцож азаа үзэх боломжийг олгож байна. 500 мянган төгрөг тутамд нэг суулаа олох бөгөөд та суулаагаараа 2 удаа азаа үзэх боломжтой. 2 ширхэг суулаа тутмын нэг нь бодит хонжигтой. Шинэ сонголт хийж шинэ байр хожоорой. Котекс сэтгэл амар санаа зовох зүйлгүй үед гоо үсгэлэн үргэлж гэрэлтдэг. 10% хямдралтай худалдаа супермаркетуудаар. Хавар болж үн хайлаа. Minute Maid усан зам онцгой үн. Улаанбаатар их дэлгүүрийн сүрчигний онцгой бэлэгтэй худалдаа эхэллээ. Дэлхийн алдартай Gucci, Dolce & Gabbana, Hugo Boss, Lacoste, Escada зэрэг брендийн сүрчигнээс сонголтоо хийж бэлгэнд дахин нэг сүрчиг авах боломжтой боллоо. Монголд худалдаагаа хийцгээе. Найрсаг Улаанбаатар их дэлгүүр. Та бүхэнд 3 дугаар сарын сүүлийн 5 өдрийн мэдээг хүргэе. Номингийн бүх салбараар цахилгаан бараан дээр бонус нь бүр орж байна. Таны картанд орох бонус 80%-аар нэмэгдэнэ. Зөвхөн Номын электрониксоос. Омхар. Алх чихэр компани. Бурзэ. Монголын минь эдийн засаг урзай. Монголд худалдаагаа хийцгээе. Найрсаг Улаанбаатар их дэлгүүр. Бүгдийг багтаасан багц Mobison 9900. хамгийн гоё читраны шүүс. Тэр анализ таам хөтөлбөр маань үргэлжлэж байгаа. Тэгэхээр Монгол төрийн үйл ажиллагаа доктортой байх хэсэг асуудал дээр хамгийн гол нь засаглалын зөв хөлбөрийг бид сонгож үйл ажиллагаа явуулах юм бол өнөөдөр яг тодорхой хэмжээнд асуудлуудыг шийдээд явах боломжтой маа гэсэн асуудал бас өнгөрсөн 7 үндсэндээ өрнөсөн байгаа. Тэгээ энэ асуудалтай холбоотойгоор бид хамгийн Монгол хөтөлбөрийн намын дарга шинэ өрийг студид өрсөн маань өдрийн мэндийг танд. Өдрийн мэнд. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн тухайд гэх юм бол төрийн одоо энэ доктортой байдлыг хангахын тулд засаглалын шийдлийг одоо олё гэсэн мэдээлэл эхлээд одоо гарч ирсэн. Үүнтэй холбоотойгоор бас улс төрийн намууд өнөөгийн улсын их хурлын гишүүч гэсэн өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж ирсэн. Эхний ээлжиндээ хоёулаа энэ зөвлөгөөнөөр уулзалтаараа хилцүүлэхээр ямар асуудлыг хилцэн ярив төрийн байдлыг доктортой байлгахад тэд нөхдүүд юу хийх ёстой гэдэг асуудлыг эхлээд хүндсэн байгаа. Энэхүү мэдээлэл эхлээд үзэж дөргөө. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт
Улсын хурлын дэд дарга цогт дарга дээр улс төрийн намуудын төлөөллийг хүлээж авч удахгүй бол хаврын чуулганаар сонгуулийн тухай хууль, улс төрийн намуудын тухай хууль, за үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай асуудал дээр улс төрийн намууд саналаа өгч хамтран ажиллах тухай асуудлыг тавьсан л да. За бид нар энийг бол эрс эсэргүүцсэн. Яагаад гэвэл саяхан одоо цагаан сарын битүүний өдөр улсын хурлаар битүүний өдөр нэг өдөр 50 гаруй хуулийг одоо баталсан. Тэгээ энэ баталсан хууль батлах явцад зарим хуулийг 5 минутанд, заримыг 7 минутанд, зарим хуулийг 8 минутанд. Тэгээ энэ хууль хэлцэж байгаа явцад улсын эрхлэн гишүүд санал хэлэхгүйгээр шууд автоматар санал хураалтууд явуулсан. За улсын хурлын гишүүдийн эрдэс хүрэхгүй байсан. Хууль бас ийм хурл болсон. Тэгээ нэг дор битүүний өдөр ингэж одоо хууль бөөндөж баталж байгаа нь бол одоо үндсэн хууль зөрчсөн ноцтой ийм үйл хийж улсын хурлыг тараах хэрэгтэй гэдэг ийм байр суурин дээр одоо улс төрийн намууд тогсож харин ч үндсэн хуулийн өөрчлөлт улс төрийн намуудын тухай хууль сонгуулийн тухай хуулийг эдгээр нам одоо их хурлаар энэ их хурлаар хийхгүй гэдэг ийм байр суурин дээр нэгдэж бид нар цаашдын үйл ажиллагаагаа уялдуулахаар ажиллаж байна. Тэр энэ дээр бол тодорхой асуудлуудыг тавьсан байсан. Ялангуяа улсын хурл судалгүй улс төрийн намуудын төлөв та нөхдөд очиж уулзаад ерөөхдөө энэ их хурл тарах хэрэгтэй гэдэг нэг зүйлийг яриад байгаа шүү дээ. Тэр энэ их хурлыг тараах засгийг өөрчлөх тиймэрхүү одоогийн нөхцөл байдлын хувьд бол тийм одоо байж болох зүйл мөн нөгөөдөөр бол эдийн засгийн хямралтай байгаа үед манайх юм доктортой төртөө үйл ажиллагаа явуулдаг байхын чухлаа гэдэг асуудлыг бас яриад байгаа шүү дээ. Тэгэхээр бид тэр бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ улсын хурл өөрөө хууль бус улсын хурл. Яг тэгвэл улсын хурлын гишүүд энэ сонгуулийн өөртөө болсон сонгуулийн хар машин нар одоо автомат одоо тооллоор явагдсан учраас улсын хурл өөрөө хууль бус улсын хурл. Нэгдээ улсын хурлыг Монголын ард түмэн сонгоогүй учраас энэ улсын хурл ард түмний өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй. Энэ улсын хурл зөвхөн хар машины програм зохиосон, хар машиныг оруулж ирсэн, хар машины эзэдийн өмнө хариуцлага хүлээдэг нь саяын энэ сонгуулийн одоо энэ цагаан сарын битүүний өдрийн одоо хуралдаанаар үед харагдлаа шүү. Тийм ч учраас манай ард түмний дунд энэ Жон Вороноор их хурл битүүнээр гэдэг ийм хэл зүйн гарчлаа шүү. Тэр яг та нөхдийг нь уулзахтаа зэрэгцээд бас хууль зүйн үндэсний хүрээлэн дээр бас тодорхой нөхдүүд бас асуудлуудыг хэлцээ. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсын сайд инх сайхан болон нэр бүхий одоо бас улсын хурлын гишүүдийн төлөөлөлтөөр бас тодорхой хэмжээний хилцүүлгийг зохион байгуулсан. Эхлээд энэ хилцүүлгийн мэдээллийг эхлээд үзэгчдээс хүргээд тэгээд иргэд уулзъя. Парламент сөрөг хүчингүйс өдрийн засгийн газар ч үгүй үйл ажиллагаа явуулж байгаа боловч сөрөг хүчин нь улсын хурд суулгүй намууд болоод байна. За ялангуяа тэдний хувьд улс төрийн намуудыг ижил тэгш гараанаас эхлэх үндсэн хуульд ордуулсан 7 өөрчлөлтийг өөрчилсөний дараа намуудын хууль болон үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярих ёстой гэж үзэж байгаа юм. За харин улсын хурл үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгааг судалж тогтоогоод ажлын хэсэг байгуулчихсан байгаа. За энэ асуудлаар улсын хурлын дэд дарга эхлээд мэдээлгсэн юм а. За намын тухай хууль байна. Намын тухай хууль үндсэн хуультай үндсэн хуульгүй ярьж байгаа юм асуудал байгаа боловч тэр дордуулсан 7-оор намын эрх мэдлийг хамаагүй нэмээд бүх юмыг намын цагаар ордог болгосон. Улсын хурлын төвшөнд хүлээж авч байгаа явдалд нь улсын хурлын дэд даргын цогт улсын хурлд суулгүй намууд талархал илэрхийллээ. Тэдний хувьд улс төр гэдэг иргэдийн төлөө биш эрх ашигын төлөө болж хувирсан учраас хөрөнгөцсөн намууд мөнгөөр гарч улс орныг доройтуулж өгнө гэж үзээд улсын хурлыг яаралтай тарааж ижил тэгш гараатай дахин сонгуул явуулахыг шаардж байгаа юм а. За мөн үндсэн хуулийг энэ парламент биш харин бүх ард түмнэрээ шийдэх ёстой гэж үзэж байна. Тэгэхээр энэ их хурл бол үндсэн хууль өөрчлөхгүй. Энэ их хурлыг тараана. Тараахын тулд одоо бид нар хөгж урайж байгаа нөхөр цоггүй. Уянга, Зандан, Гамбатра, Бейдаг шиг шүү дээ. Амар жаргала, Батэрдэ аварга энэ их хурлаасаа гараа. Одоо болоо тоглоом тоотон дээр ард иргэжч амьдралд оройтож гүйцлээ. Тэгээ Монголын либерал намаас юу гэж үзэж байгаа вөхөр их хурлын гишүүтэй, парламентын гишүүтэй та бүхэн үнэхээр ард түмэд айртай юм бол одоо сонгуулаа зарлцгаа. Ээлж бус сонгуул зарлцгаа. Ард түмний гар төрийн эрх мэдлийн өгчгөө. Ард түмэн цөхөрж гинөө. Ард түмэн мухардалд орж гин. Ард түмэн гарцгүй болж гин. Зөвхөн та нарын эрх ашигын төлөө ард түмэн зөндөө харж хүлээлээ төвчлээ хангалттай.
За өнөөдөр Монгол улсад улс төрийн 20 гаруй нам үйл ажиллагаа явуулж байгаа боловч сонгуулийн дараа унтаа байдал шилжиж сонгуульд өгөхөд амь ордог. Улсын хурд судалтай болон суудгүй гэж бас ялгагддаг. За гэхдээ улсын хурд суудгүй намуудын хувьд эдийн засгийн том асуудал байдаг учраас улс төрийн намуудын хуульд санхүүжилтийг нарийн тусгаж сонгуульд ажил тэгш зарчмаар оролцохыг шахаж байгаа юм а. За гэвч эрх баригчид тэгнэ гэдэгт нь эргэлзээтэй боловч улсын хурд янз бүрийн нам төлөөлөн сууж байгаа олон гишүүд үүнийг дэмжихэд бэлэн байгааг дэд дарга хэлсэн юм. Үнэхээр одоо эд жижиг өөрсдөө өршөөх бол гаргах юм бол бид ч гэсэн одоо санаа нийлэх болсон дотроос өөрийнхөө дуу хоолойг ард түмдээ хөргөнө гэж бодож байгаа бас энэ давхар хэлье гэж бодож байгаа. Та хүмүүс нэг ойлгох байх гэдэг энэ одоо үнэхээр тоглоом биш. Төрийн ирэх бод тоглолт цагийн үеийн цэглэл одоо болсон гэж өөрөө хатуу боддог. Ямар ч тач үндсэн хөлд өөрчлөлт оруулах асуудал дээр тодорхой санал байхгүй боловч 7 залтыг өөрчлөх дэмжиж байна. За харин өөр илүү өөрчлөлт хийх бол ард түмнээр шийдэх ёстой. Тэрний төлөө одоогийн улсын хурл огцрохыг шаардж байгаа юм а. Энэ дээр бол үндсэндээ үндсэн хууль тодорхой хэмжээний өөрчлөлтийг энэ удаагийн их хурлд оруулах боломжгүй маа гэж үзээд байсан. Яагаад гэж өөрөөр хэлэх юм бол үндсэн хуульд өөрчлөлт оруулсан эдгээр эргээгээд өөрсдийнхөө эрхийг ашиг хамгаалсан шийдвэр гаргах чинь гэж айгаад нэг чарж болох уу? Тий. Тэр нэгдсэн үндэсний байгууллагын төгөөв тонхлын 21-ийн 3-д ард түмний хүсэл зориг нь засгийн эрхийн үндэс байх ёстой гэсэн ийм заалт байдаг. Гэтэл өнөөдөр манай улсын их хурл ерөнхийлөгч энэ засгийн газар ард түмний хүсэл зоригийг илэрхийлж болж чадаагүй байлцсан. Тийм учраас нэгдээ ард түмний хүсэл зоригийг илэрхийлж чадахгүй ийм төр байгаа үед төрийг өөрчлөх эрх нь ард түмэнд байх ёстой. Тийм учраас эдгээр нөхдүүдээр үндсэн хуульд гар хөрвүүлэх үтэл улсын хурлыг тарааж яаралтай ээж сонгуулах явуулах нь ирээдүйд илүү Монгол улсын ирээдүйд ард түмний амьдрал хэрэгтэй гэж үзэж байна. Тэгэл ээлжид бус сонгуул зохион байгуулагддаг. Тэр сонгуул зохион байгуулагдсан сонгуулиар гарч ирсэн бас нэг л улс төрийн бас нэг нэлээд идэв хүч гарч ирсэн ч таарахна те. Тэр тэдгээр хүчнүүдийн хувьд засаглал нь одоо ийм байгаа юм чинь юу гэдэг яг л энэ үйл ажиллагаа эргээгээд хүмүүс нь одоо юу гэдэг өөрчлөгдөд үйл ажиллагааны хэвээр үргэлжлэнэ гэж бас хараад байна шүү дээ. Тэгэхээр одоогийн энэ засгийн газар тажиж байгаа улсын хурлд байгаа цөөн тооны нэг хэсэг энэ гадаад дотоодын олигархуудын хараал болсон хэсэг нөхдүүд бол энэ бүгд тодорхой байгаа. Энийг бол бид нар зарлаа шүү дээ ард түмэнд. Эдгээр нөхдүүдийг явуулж болохгүй, улсын хурлд оруулж болохгүй. Жишээлбэл одоо баяр цогт байна шүү дээ. Айлгтай тэмцэх газрыг 6 удаа хуурсан. Сонгуулийн ерөнхий орог 2 удаа хуурсан. Хөрөнгө оруулахын мэдүүлгээ нуун дарагдуулж. Тэгэл байхад ийм хүнийг одоо дахин сонгуульд нэр дэвшүүлж болохгүй. Яг л сонгуулийн ерөнхий ороо хөрөнгө оруулахын мэдүүлгээ өгөөгүй хүнийг сонгуульд нэр дэвшүүлдэг. Баталдаг. Бүртгэж авдаг. Гэтэл баяр цогт 2 сонгуул дараалан хөрөнгө оруулалтын мэдүүлгээ нуун дарагдуулж хуурам ихсэн. Ийм хүн дахиж сонгуульд орж болохгүй шүү дээ. Гэх мэтлэнгээр манай сонгуулийн ерөнхий ороо бусад байгууллагууд хуулийн дагуу ажиллаад явчих юм бол асуудал амархан шийдэгдэнэ. Тэр энэ асуудалтай уучлаарай тэрийг зэрэгцээд бас дараагийн мэдээлэл хүргэе гэж бодож байна. Дараагийн мэдээлэл бол засаглалын хэлбэрийг өнөөдөр үндсэн хуулинд өөрчлөлт оруулах замаар өөрчлөх ёстой гэсэн бас мэдээлэл өнгөрсөн давт болсон байж байгаа. Энэхүү мэдээллийг үзэж өргөе. Монгол Улсын засгийн газар сүүлийн 23 жилийн дотор 15 удаа солигдсон түүхтэй засгийн газрын энэ тогтворгүй байдал нь төрийн бүх шатны аппарат тогтворгүй байх үндэс болдог гэж судлаач докторууд хэлж байна. Тухайлбал засаг төр солигдох бүрд төрийн чадварлаг боловсон хүчнүүд дагаж солигддог байдал Монголын төрийг чадахгүй сул дорой байх шалтгаан болдог байна. Тиймээс үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж төрийн тогтвортой байдлыг хангах ёстой гэж зарим хүмүүс үзэж байгаа юм. Төрийг тогтвортой байлгах механизм харин үндсэн хуульд бас дутагдаад байгаа. Тэр зүйл заалтыг бас оруулах хэрэгтэй. Одоогийн байдлаар чинь зарим үед парламент хэмжээгүй эрхтэй болчдөг. Заримдаа засгийн газар нь парламентынхаа дээр гарчдаг. Яг тэр үед ерөнхийлөгч одоо тэнд зохицуулт хийх бас тийм эрх мэдлэн дутаад байдаг. Энийг ямар нэгэн байдлаар бас зохицуулах шаардлагатай гэж ойлгож байна. Яг өнөөдөр төрийг урлах гэдэг сэдвийн өрөөнд ярилцж штэ. Төрийн сайн бэлтгэсэн ирээдүйн лидер чадал чансаагаар дамжиж төр өөрөө сайн болж тэр нь өөрөө ард түмэнд өгөөж болж буудаг. Манайд бол харамсалтай нь энэ байдал зэгцтэй төлөвшөж амжаагүй байгаа. Намдаа зүтгэсэн хувь хэмжээгээрээ ч юм уу үнэлэгдэж төрлөө ордог энэ систем тогтолцоо бол төрийг чадамжийг маш их унгааж байгаа байхгүй юу?
Төрийн тогтворгүй байдал улсын их хурл засгийн газар Монгол Улсын ерөнхийлөгч дор бүрнээ шийдвэр гаргах эрх нь төгс биш байгаагаас болдог байна. Тодорхойлбол одоогийн парламентын засаглал нь хууль дүрм зөрчсөн улсын их хурлаа тараадаг эрх мэдэлтэйч хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоёр нь дэндүү холилдчихсан учраас засаглалын хямрал нүрэлсэн гэж судлаачид үзээд байгаа юм а. Ингэж холилдсноор засаглалын тэнцвэртэй байдал алдагдаж засаглал хуваах онол үнцээрээ манай усад хэрэгжихгүй явж иржээ. Ардчлал өндөр хөгжсөн орнуудад хяналт тэнцлийн систем төгс утгаараа хэрэгжиж ирсэн байна. Бид нар өөрийнхөө төрөг урлах ажлаа дандаа гадныхнаас дандаа өөр аль нэг улсуудаас ингэж хайж ирсэн. Гэтэл бид нар өөрөө төрийн баялаг төвхтэй тэр байтугай дэлхийд анх удаа төр улс гэдэг юмыг бий болгож ирсэн. Төрийн тухай ойлголт хамгийн анх монголчуудад холбогдож яригддаг. Гэтэл бид нар дандаа өөрийнхөө юмыг гаднаас хайж заримдаа одоо мартагдцсан бидний байсан юмыг гадныхын ярихыг тэндээс авахар хүлээж авдаг юм болж л дээ. Тэгээд засаглалын хямралыг арилгахын тулд сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулаад зогсчихгүй. Цаашлбал үндсэн хуульд өөрчлөлт оруулж үнцээр нь шинчилж байж засаглалын шинэ хөлбөрийг хийх шаардлагач өнөөгийн нийгэмд тулгарсныг судлаачид нуусангүй. Тодорхойлбол үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг эрх наадмаар улсын хурлаар оруулж ирэхээр төлөвлөд байгааг их сурвалжууд хэлж байгаа юм. Ингэхдээ засгийн газар нэг хурлаа тараадаг, улсын хурл нь ерөнхийлөгчөө сонгодог, засаг нь өөрөө өөрийгөө огцруулдаг баг жишээний зүйлийг ярьж байна. Их Британи, Америкийн энэ жишгээр Монгол улсын төр бүрэлдэн тогтвол төр доктортой байж чадна гэсэн зүйлийг ярьж байгаа юм а. Хамгийн гол нь энэ бүх хувилбарын ард Их Британий ерөнхий сайдаас нь Тони Блэрч байхыг үгүйсэхгүй. Учир нь түүний баг Монголд суурин ажиллаж засгийн газарт дэмжлэг үзүүлэх төслийг 2 жил хэрэгжүүлсэн. Гэхдээ энэ бүхэн эргээд хүнд ашигтай байж болохыг бодгол асуудал байгаа юм а. Тэвс мэдээ ариун туяа ариун бол мэдээллээ. Тэр энэхүү мэдлээс ингээд харахад бол манай улсын засаглалын бүтэц бүрэлдэхүүн үегээ засгийн газрын гаргаж байгаа бодлого шийдвэрүүд ерөөхдөө дандаа гадны тодорхой хэмжээний зөвлөмж одоо зааврындагаа яваад байна гэсэн хардтал бас төрөөд байж байна. Та нөхдөөд энийг юу ч харж байна вэ? Тэгэхээр төрийг урлах гэж энэ хэлцүүлэг нэрсэн байна л да. Төрийг урлагаар төр одоо байхгүй ч тааш төрөө нураадсан. Төр үнс нурман дотор байна. Авилгачаад энийг төрөө нураагаад үнсний төр гэж байхгүй ч тааш ийм нурцсан төрийг урлах тухай биш. Харин нурцсан төрийг яаж буцаад сэргэн босгох тухай бид тэр асуудал ярьж байгаа. Тийм учраас энэ нурцсан төрийг урлагаасаа илүү улсын хурлыг тараагаад ерөнхийлөгчийг огцруулахаар залуучууд явж байгаа. Огцруулсны дараа төр бол одоо сонгогдох дараа төрийг бүтээн байгуул босгох. Тийм юм ярих нь илүү чухал. Тийм учраас энэ ерөөсөө одоо хамгийн шийдвэрлэх гол асуудлыг амиар хацааж цаг очихсан иймэрхүү хэлцүүлгээр уурж олон жил явж ирлээ шүү дээ. Одоо бол энд манай ард түмэн урагдгаа болцсон. Тасаа хэлээд улсын хурлыг тарах хэвээр асуудал явж байгаа бол давхар Монгол улсын ерөнхийлөгч элбэг дөржийг огцруулах асуудлыг бас тийм залуучуудын нэгдэл санаачлаад гарын үсэг цуглуулад бас зөнгө хоногийг ардаа орхилоо. За яг энэ асуудалтай парламентд суудлаггүй намууд бас нэгдэж байгаа гэсэн мэдээлэл байна. Одоогоор гишний нам нэгдээд байна. За та нарын хувьд одоо ямар байр суурьтай байгаа юм? Ерөнхийлөгч элбэг дөрж ер нь огцрох ёстой юу гэдэг асуудал дээр. Тэгэхээр ерөнхийдөө манай 2012 оноос хойш Монгол улсын улс төрийн их хурлын сонгуул, ерөнхийлөгч сонгуул, орон нутгийн сонгуулиуд бүгдээрээ сонгуулийн гадаа хар машинаар дандаа явсан. Тийм учраас энэ хар машинаар явсан сонгуулийн үр дүн бол дандаа хууль ёс. Тийм учраас манай одоо ерөнхийлөгч гэж нэрлээд байгаа энэ элбэг доржийн ч гэсэн өөрөө хууль ёс хүн. Энэ хүний хийж байгаа үйлдэл алхам тутамдаа дандаа гадны эрх ашигын төлөө ажиллаж байгаа. Тийм учраас энэ дэм нийтийн залуучуудын ерөнхийлөгчийг огцруулах энэ санал асуулгыг бол улс төрийн намуудын зөвлөлт төр дэмжиж байгаа. Энэ бол хууль ёсны ажил л да. Монгол улсад өнөөдөр нэлээд олон хууль хэрэгжихгүй батлагчаад байж идэг. Тэрний нэг нь бол ард нийтийн санал асуулга явуулах тоо хууль гэж байдаг. Энэ хуулийн дагуу дэм нийтийн залуучууд ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг тавьж байгаа юм байна лээ. Тэгээ ерөнхийлөгч нэгэн энэ хуулийн дагуу явж байгаа энэ асуудлыг цаг хугацаанд нь явуулахгүй саатуулаад хугацаа сонгуулж яхахын оронд шууд өөрөө гүйж ирээд тэр тойрон өрөөлөгч цагаан чөлөө энэ чөлөө нөхдүүдэд авчираад энэ санал асуулгыг хамтдаа яваад аймагуудаар яваа санал асуулга явуулж хэрэгтэй шүү дээ. Би энэ нөхдүүдэд уулзсан үзсэн. Бүх 21 аймаг нийслэлийн дөрвөөдөд санал асуулга амжилттай явж байгаа юм байна лээ. Бүр одоо өмнө нь хугацаанд өгч байгаагүй 18 настай хүүхдүүд ерөнхийлөгчийг огцруулъя. Ийм байж болохгүй гэд санал өгч байгаа юм байна. Зарим гэр бүлээрээ ерөнхийлөгчийг огцруулнаа. Өмнө нь бид нар дэмжсэн энэ хүн бол үнэхээр
одоо байж болших бол том алдаануудыг гаргаад байгаа учраас бид нар сандаа буцааж явахаас өөр ямар ч аргагүй боллоо гэдэг ийм асуудлыг тавьж байгаа. Тийм учраас энэ ерөнхийлөгчийн огцруулах энэ асуудал бол хууль ёсны үйл ажиллагаа гэж үзэж байна. Тэгэхээр энэ залуучууд саналаа авч ийн гэсэн за Монгол Улсын нийт хүн амын дийлэх хэсэг нь Монгол Улсын ерөнхийлөгч Элбэг Доржийг огцруулах асуудлаар санал өгчлөө гэхэд эргээд одоо энэ хүнийг яг энэ иргэдийн санал дээр үндэслээд огцруулах боломж нь ер нь та нөхдөд байгаа болов яг боломжтой юм болов энэ тус иргэд эргэлзэж байгаа. Тэгэхээр ерөнхийлөгчийг ер нь энэ талаар ярилцъя гэж одоо бас манай хөдөлгөөнүүдийн нэг гал үндэсний хөдөлгөөний дөрвөн жавхлан болон дэмийн залуучууд үндэсний олон нийтийн телевизээр 2 удаа дуудаад ерөнхийлөгч ирээгүй. Тэгээ ирээгүй одоо 3 удаага энэ дандаа худлаа ирээд байдаг учраас ерөнхийлөгчийг бас уурдаг худалч хүнийхний хувьд 4 сарын 1-нд 3 удаага тэр өдрийг сонгож дуудаж байгаа юм байна. Тэгээ ерөнхийлөгч хэрвээ ирэхгүй бол яах вэ гэдэг асуудлыг бас цааш та улс төрийн намууд бидний залуучуудын хөдөлгөөн төр дэмжиж туслаж бас энэ хамтарч ажиллая гэсэн ийм бодолтой байгаа. За тэгээд жавхлан руу ерөнхийлөгчийн намын газрын дараа цагаан гооцсон байлээ. Та нар яагаад энэ ерөнхийлөгчөө ингэ дуудаад байгаа юм бэ? Энэ ч одоо та нар ингэж болд юм уу? Хаанаа дуудна гэж байж болохгүй ш. Та нар хаандаа өөрөө ирээд ямар асуудал байгаагаа яриад юу хүсэж байгаагаа тавих хэрэгтэй гэж уцаар хэлсэн байл л дээ. Тэгээ нөгөө харж таажиж байна. Ерөнхийлөгч харин сүйдээ тамгын дарга нь хаан гэдээ яриад ич шин. Бид нар ингэж өөрсдөө хаан гэж өрөөмжилж байгаа хатаадын төлөө ажилдаг ийм хүнийг тэр хааныг түлхэн унгаах тухайд ярих үхээс гэж харж байхгүй болсон юм шин. Баярлалаа. Тэгэхээр бас цагийн асуудал ялангуяа улс төрт өрнөж байгаа үйл явдлынхаа мэдээллийг өгч бас бидэнд цаг зав гаргасан нь баярлалаа. Тэр анализ тань хөтөлбөрийн маань энэ хэсгийг энэ хүрээд өндөрлөж байгаа хэсэг хугацааны дараа иргэд студид уулзъя. За. Дахлаас сэргийх амин дэмийн цуврал. Нимбэг Си. Бүгдийг багтаасан багц Мобисон 9900. Бүрзээ Монголын минь эдийн засаг урзай. Монголдо худалдаахан хийцгээе. Хайрсаг Улаанбаатар их дэлгүүр.